За сайн юм дөө. За сайн байна. За. Сайн сууж өв. За сайн суужлаа. За өнөөдөр бэлгүүнтэйгээ уулзгаар би Сидней хотоос ирлээ. Тэгээд бэлгүүн маань сургуулийн амжилттай төгсөөд утгахгүй эх орнд руугаа буцаж байна. Та бүхэн мэдж байгаа байж магадгүй. Юу гэхээр бодлороо дрон удирдахыг зохион бүтээсэн гэдгээр нь хүмүүс бол нэлээд мэдж байгаа. Наг бэлгүүн гэдэг. Тэгээд Queensland-ийн их сургууль буюу University of Queensland гэдэг топ 10 сургуулиудын нэгтэнд байдаг сургуулийг сая энэ жил цахилгаан болон компьютерийн инженерийн чиглэлээр төгссөн. Тэгээд тэг юуны бодлороо удирддаг дрон project та бас нөгөө нэг юунд ярилцлага хийлгүүлж гаргаж ирсэн шүү дээ. Тэрүүгээр нь бас сайн мэд. All right, so Not very stable. yeah. Yes, it's going up. Continue. Try to concentrate. Yeah, it's going higher. Try to concentrate. Yeah. It's going lower again. Concentrate, you will go higher. Yeah. Like I'm just taking it back my phone goes. Тэгээ одоо бас энд TE Cube гэдэг одоо клуб явуулж байгаа. Сургалтын зорилготой. Тэгээд Facebook пэйжээр дамжуулаад бас одоо юмнуудаа хийгээд эхэлсэн явж байгаа. Сайн. За бэлгүүнтэй өнөөдөр би яагаад зөрж ирж уулзж байгаа вэ гэхээр ер нь Монгол улсыг ойрын жилүүдэд маш урт хугацаанд хөгжүүлэх Монгол улс хурдан хөгжиж дэлхийн хөгжилтэй орны нэг болох одоо гүй таалга биднэрт нээлттэй байна уу гэвэл би бол дотроо нээлттэй байгаа сэтгэл үнэмшилтэй байгаа. Тэр нь юу гэхээр одоо дэлхийн одоо ажил дүрэн дөрөвдүгээр хувьсгал гэж шинэ зүйл эхэлж байна. Яг миний дүүгийн чиний хийж байгаа зүйлүүд бол яг тэр зүйл рүү Монгол улсыг аваачих тийм одоо зүйл гэж харж байгаа учраас бэлгүүнийг бол чухалжуулж бол одоо зөрж ирж байгаа маа. Хөгжлийн түүхэнд ажил дүрийн 3 томоохон хувьсгал өрнөсөн гэж үздэг. Тэгвэл тун удахгүй ажил дүрийн 4 дахь хувьсгал эхлэх гэж байгааг эрдэмтэд онцолж байгаа маа. Энэ удаагийн хувьсгал нь материаллык баялагт биш, хүний оюун ухаанд тулгуурлан өрнөх учраас монголчууд бид дагаж биш, манлайлж хөгжих боломжтой гэж эрдэмтэн судлаачид үзэж байгаа юм байна. Хөгжихийн тулд мэдээж юм хийх хэрэгтэй. Тэгээд юм хийхийн тулд ямар ч одоо юм хийхэд мэддэг чаддаг чадварлаг боловсон хүч нь хэрэгтэй байгаа. Тэгээд одоо ажил дүрийн 4-р хувьсгал гэж ярьж байгаа. Энэ болохоор ерөөсөө технологийн хувьсгал. Тэгээд технологийн хувьсгалыг яг авч явах хүмүүс нь инженерүүд одоо техникчид тэгээд эрдэмтэд тийм хүмүүс байгаа учраас одоо тэр хүмүүсээ сайн бэлтгэх хэрэгтэй. Тийм хүмүүс их байж бид нар тэр уралдаанд нь оролцсон. Цахилгааныг бид нэр 200 жилийн өмнөөс л хэрэгжилж эхэлж байгаа. Тэн дээр тэгээд компьютерийг ингээд оруулаад явахлаар маш залуу шинжлэх ухаан. Тэгээд одоо бусад шинжлэх ухаантай ингээд хүнээр харьцуулах гэвэл бүр ингээд харьцуулагдах боломжгүй болчихсон. 70 настай хүн жоох хүүхдгийг харьцуулахаар ойртчиход байгаа байхгүй. Бүр ямар ч тийм харьцуулах боломжгүй айгүй залуу. Тэгэхээр ер нь бол энэ талбар дээр хийх юм зөндөө байгаа л та. Бүр асар их байгаа. Тэгээд одоо бид нар гэхдээ яг энэ технологийнхоо юуг давж харж бас чадахгүй байгаа байхгүй юу? Яг хаана одоо дараа жил юу гарахын тэхий мэдхгүй. 5 жилийн өмнө юу гэдэг iPhone тэгэл 2005 онд гэл тэгэхэд одоо цөмөр нэг Nokia барьдаг байх үеийн хүмүүс бол ингээл iPhone, Apple Watch ч юм уу тиймэрхүү зүйлийг бол тухайн үед ингээд харж чадахгүй байгаа байхгүй юу. Тэгээ ингээд багаар ингээд яваад нөгөөдөлөө ингээд харж. Одоо бол ер нь бол хоёулаа энд Австрали улсад хоёулаа энд анх удаага ирж штэ. 3 цаг яваад 150,000 км газар яваад ирлээ. Тэгэхэд хоёулаа нэгч одоо эргэлт автаж ирэхсэн гүйл хүрээд ирлээ штэ. Тэгэхэд ийм боломж яг тэгээд 20 жилийн өмнө байсан хүмүүс харахгүй л тий. Тэгээ юу нэг сонирхолтой юм юу факт хэлээ л та. Тэгэхэд
Америкт л гарч ирж байгаа стартапуудын нөгөө нэг бараг 60-70% зөвхөн тийм технологийн салбарт information technology яг IT салбарт гарч ирж байгаа. Тэгээд амжилт олж байгаа салбарууд нь бас яг юу тэр салбартаа байгаа юм л. Тэгэхээр ер нь бол энэ салбарт бол бүр хийгээд одоо миний харж байгаагаар бол яг ингээд хийгээд дуусгачих тийм салбар бол биш. За чи миний яг одоо юунаас эхэлж байна? Одоо яг энэ салбарт одоо Монгол улсын хөгжил төв нэмрээ оруулахын тулд ном бичиж байгаа гэсэн дээр номныхаа талаар. Тий, ном бичсэн л дээ, бичсэн байгаа. Одоо тэгээд гарах дутуу байгаа. Тэгээ бас нэг өөрөө нэмж боловсруулах нэг хэдэн зүйл байгаа. Тэр нь болохоор би Монгол ямар учиртай ном уу? Агуулга нь программын үндэс, програмчлалын үндэс. Тэгээд яагаад энийг бичсэн бэ гэхээр би Монголын сургалтын стандартыг унших гэж үзсэн л дээ. Тэгсэн чинь энд бол ингээд одоо Cambridge-ийн сургалтын стандарт гэж ярьдаг. Монголд одоо British School, Columbia ч лээ. Тэд нэр British School, тэд нэр ингээд Cambridge-ийн стандартаар явдаг гэдэг. Тэрнийг нь бол уншихад надад бол 20 минут л байгаа байхгүй. Тэр нь амар энгийн амар стандартанд ингээд одоо юу яцсан. Тогтцсон. Одоо юу гэх 12 дугаар анги төгсөж байгаа хүүхэд 3 төрлийн программын хэл сурцсан байна. Тэрнээс ядаж нэг нь text based буюу ингэж гараараа бичдэг. Тэм программын хэл байна. Амар дараагийнх нь одоо хүүхэд нь тийм чанар сурцсан байна. Тэгээд ингэсэн. 12 дугаар ангийн номыг уншиж үзсэн. Тэр мэдээлэл технологийн номыг Монголын тийм Монголын 12 дугаар анги. Би ер нь бол одоо ингээд өөрөө ном гаргаж байгаа учраас тэрнийгээ бүгдд нь ингээ уялдуулах Монголынхаа одоо байгаа тэр сургалтын экосистемдээ уялдуулах зорилгоор ер нь бол бүх номыг уншиж байгаа. Тэгээ 12 дугаар ангийнхыг уншаад дуусгасан. Тэрэн дээр бол яг хамгийн сүүлийн 4-р бүлэг дээрээс нь программын хэл орж ирж байгаа. Тэрэн дээр нь болохоор small basic гэдэг хэл үтсэн байлээ. Тэгээд тэрнийг бол бас зааж байгаа. Гэхдээ тэрнийг small basic-ийг 12 дугаар ангийн хүүхд үздэг бол би энд small basic-ийг ер нь бол тэгэл 4-5 дугаар ангийн хүүхдүүдэд заагаад явдаг. Тэгэхээр манай тэр хүүхдүүдийн чадвар бол 6-7 жилээр хоцорч явах нь шүү дээ, тийм үү? Ер нь бол тийм гэсэн үг шүү дээ. Австрали хүүхдүүдтэй харьцуулахад. Гэтэ мэдээлэл технологийн чумын салбар бас тэр хурдтай шинжлэгдэж өөрчлөгдөж байдаг учраас аль болох бид нэр шууд нөгөө яг одоо яг хүүхдүүдэд хэдэн настай хүүхдүүд юу хийх ёстой, дэлхий яг юу заагаад байгаа гэдгийг Монгол хүүхдүүдэд заавал бид нар энэ аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэж байгаа зүйл бол тоглоомонд бол оролцох хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхгүй одоо 12 дугаар анги төгсөж байгаа Монголын хүүхдүүд 4-р ангийн мэрэгчлэлтэй төгсөө тэгээд дээд сургуульд ороод чинь нэлээд хоцрогдсон юм болно одоо тийм ээ. Тийм хэцүү шүү дээ. Одоо би хүртэл өөр дээрээ ингээд мэдэрч байгаа байхгүй. Очоод би цахилгааны инженери мэрэгчлэр тест сурж байгаад очсон. Энд ирсэн чинь 3 жил сурж байгаа. Тийм. Тэгсэн энд ирсэн чинь 1-р курст нь цахилгааны инженерүүд бүгдээрээ программын хэл ямар нэг хэл мэддэг байх хэрэгтэй гэж Python ороод ирсэн. Миний толгой эргээд тэгээд манай ангийн хүүхдүүд бүгдээрээ сүртэй байж. Тэгээд амар амархан хийгээ явцсан. Амар амархан хичээлгээд би болохоор тэн дээр нь ингээд амар удаа суугаад байна. Тийм. Одоо ирээдүйд ч гэсэн одоо хүүхдүүд бүгдээрээ ер нь бол хүүхдүүдийн ерөнхий боловсрол сурагчдын 85% төгсөөд юу их вэ гэсэн чинь гадаад гарч сурна гэсэн байлээ. Тийм монголчуудын тийм ээ. Тэгэхээр тэгээд гадаадд гарахлаар гадаад стандартын одоо гадаад байгаа одоо тэр Cambridge стандарт ч юм уу те. Cambridge стандартаар төгсөн хүүхд бол 3 программын хэл мэдж төгсөж байгаа ахлах сургуулаа. Тийм хүүхдүүдтэй очоод хамтарч нэг баг болж ажилланаа. Тэгэн гут чирэгднэ. Өрсөлт нөө бас жижиг гэн те. Тэгэн гут ялагдана. Тэгээд тэр юм чинь бас юу өөртөө одоо хичээгээд гүйцэхгүй бол ажлын талбар дээр ч гарна, амьдрал дээр ч гарна. Ер нь бол үргэлжлээд. Гэхдээ одоо бас багаас нь эхлүүлээд тэрнийг заагаад оцрогдын арилгаад явах боломжтой. Яг цахилгааныхаа инженер суурьтай ирсэн зүгээр яг цахилгааныхаа тэгштгэл онолуудыг мэддэг ирсэн. Тэгсэн чинь энд болохоор цахилгааны инженерүүд бол заавалчгүй цахилгааны инженерч гэлтгүү, химийн инженерүүд үзчихсэн, биотехнологийн инженерүүд үзчихсэн, барилгын инженерүүд үзчихсэн. Бүгдээрээ ямар ч байсан та нар ямар ч байсан нэг програмын ил үзнэ. Тэгээд тэгсэн. Тэгээд эхнийхээ семестртээ бол Python үзээд эхлэхэд хүмүүс бол наан гэл хаяа. Би нөгөөдгийг ойлгохгүй ингээд ухаантаал ингээд айгүй хэцүү байдалтай тэр хичээлийг дуусгасан л та. Тэгээ одоо сүүлд нь яг
тэрнээс одоо сонзонго авсан юм шиг тэрнийг заадаг болсон. Тэр хэлээ. Тэгээд За номны агуулга тэр ямар ангийн хүүхдэд зориулагдаж байгаа ном? Тэр ном болохоор ерөөсөө Small Basic гэдэг хэл бол 12 дугаар ангид нь орж байгаа юм лээ. Тэгэхээр тэр хэлийг зааж байгаа. Тэгээд Python гэдэг хэл бол угаасаа дэлхийд дээр айгүй их түгээмэл хэрэглэгддэг. Тэгээд бараг л одоо инженер болгоны одоо toolbox нь байж ах хэвээр хэл болж байгаа. Тэгээд айгүй өндөр чадамжтай хиймэл оюун ухаан хийж болно. Вебсайт хийж болно. Одоо бүх юм хийж болно. Тоглоом хийж болно. Тооцоолол хийж болно. Microcontroller тийм бүгдийг нь хийж болдог тийм л. Тэрнийг болохоор бас тэр нь арай жоохон ондоолтой Small Basic-ээс арай жоохон ондоо. Гэхдээ тэрнийг нь болохоор арай жоохон дээжтний хүүхдүүдэд нь арай жоохон суур сайтай. Одоо яг ингээд ангаар нь ялах гэхээр хэцүү болчиход байгаа байхгүй. Зарим хүүхдүүд 2 3 дугаар ангид аав ээж хоёр нь одоо юу гэдэг Small Basic нэтгээргээд үзүүлээд жоохон юм илгүүлээ авсан хүүхдүүд байна. Тэднэрт болохоор шууд Python орчиж болно. 3 дугаар анги гэсэн чинь 4 дугаар анги гэсэн чинь. Нөгөө талаар эн чинь танаа сургуулийн материал болж ашиглагдах юм тийм үү? Тий. Тэр программын fundamentals гэхэлэр одоо олон төрлийн хэл байгаа л да. Бараг 250-аад программын хэл бүртгэлтэй байгаа байхгүй юу? Онлайн тэднэрт одоо бүгднийг тус нь үзнэ гэвэл амар утгагүй. Гэхдээ ямар ч байсан тэдний үндэс гэдэг бүх одоо хэлэнд нэг түгээмэл байдаг зүйл. Тэднийг нийлүүлээ хамгийн түрүүнд угаасаа тэрнийг нийлүүлээ сурцсан бахад дараагийнх нь хэлнүүд бол амархан болчихдог. Тэрнийг хамгийн түрүүнд заах хэрэгтэй болохоор тэрний тухай ном бичсэн. Тэгээд том хүмүүст бол зориулагдаагүй гэхдээ уншиж болно. Том хүмүүст бол зориулагдаагүй. Гол нь нөгөө нэг хүүхдүүдэд би өөрөө хичээл ордог байсан. Хүүхдүүдэд яаж нөгөө нэг хүргүүл илүү гэдгээс би бас нөгөө нэг энд professional development workshop гэж болдог байхгүй манай компани юу семестр улирал болгон биднийг одоо сургалтанд хамруулдаг. Тэгээд тэрнийг сурж जैन. Тэгээ 2 жил хүүхдүүдтэй ажиллаа. Тэгээд ер нь бол хүүхдүүдэд яавал их хэрэгтэй. Хүүхдүүдэд их онол биш, их практик хэрэгтэй байдаг. Тэгээд дараа нь тэрнийг өөрөө практикаараа хэрэглээ сурцсан хүүхдүүд онлоор. Тэгэхээр онол багтай, практик ихтэй тийм програмчлалын үндсийг сурах ном болж байгаа байхгүй юу. Тэгээд тэр нь програм өмнөх бүлгийнхаа програмыг ашиглаад явсаар байгаад хамгийн ихэнд бичсэн програм чинь хамгийн сүүлд одоо хамгийн ихэнд бичсэн програм чинь хамгийн сүүлд тэр явж л байна гэсэн. Тэгээд тэр нь болохоор айгүй гой том тоглоом болоод дуусдаг амар олон төрлийн өөр жижиг програмууд бичээд дуусна. Бүлэг болгоныг үзсний дараа нэг 5-6 програмтай олон тэднэр нь өөр зорилготой чатбот ч юм уу те эсвэл хөөрхөн тоглоом өнцөг таалгадаг тоглоом ч юм уу тэднийг ингээд бүгднийг хийж сураад дуусгах юм. Зөв. Одоо юг нь бол харж байгаа л да ингээд бүх хичээл ингээд нээлттэй байдлаар заагаа явуулдаг. Ягаад чи ингээд open source одоо зүйлийг хийгээд байна. Ихэнх хүмүүс одоо програм гэдэг энэ хэл одоо энэ нэг сурахад амар хэцүү гэж хүлээж авдаг. Дээрээс нь нууцлаад байдаг юмнуудаа. Тэгэл ихэнх нь бол нууцлах хандлагатай байдаг шүү дээ. Тэгээд чамд ямар ашиг байгаа? Надад ашиг гэх юм чааш энэ зүгээр яг яагаад зүгээр нэг тийм зорилго ингээд одоо өөрөх юм үнгүү тараад тий. Юу л та нэгдүгээр зорилго бол ерөөсөө би энд ингээд төгссөн хүмүүс нь үлдээд ингээд ажил их боломж байна тий. Жилийн за хамгийн багтаа нэг $70,000 ч юм аа. Тэгээд байхыг хүсэхгүй байгаа. Очоод нөгөө нэг яг таны хэлсэн шиг одоо ингээд Монгол улс ингээд хоцроод байгаа. Би харж байгаа, би номыг уншиж байгаа, харж байгаа хүүхдүүд юм байна. Манай дүү тэнд байна. Манай гэрийнхэн тэнд байна. Тэгээд ирээдүйд бид нар Монголд л амьдрын ер нь бол. Тэгээд Монгол улсад бас дээрээс нь бас нэг намайг энд чинь одоо Монгол хүмүүсийн татврын мөнгнөөс цуглуулсан л мөнгөөр л намайг ингээд $100,000 төлөөд сургачлаа шүү дээ 4 жил. Одоо тэрнээс одоо бас цаашаа тэр муухай шунаад хариулт тий. Ачийн хариулт одоо тий буцаж очие. Тэгээд яг юунд эхлээд орох юм гэхээр миний бодлоор бол хамгийн түрүүнд яг хийжсэн ажилдаа бас холбоотой байж магадгүй. Хамгийн түрүүнд хүүхдүүдийг ерөөсөө багаас нь л сургая. Coding literacy-нд оруулъя. Тэр хүүхдүүд.
Тэгвэл дэлхийд нэг өрсөлдөх чадвартай томтой мундаг инженерүүд гарна. Тий. Тэгээд тэднийг хамгийн гол нь ерөөсөө ялахгүй дараагийн Facebook зохиох хүн тэн дотор байгаа ч юм билүү те. Ялахгүй бай. Гол нь тэдний чинь ялахгүй бай. Тэгээд хаанаас ч хамаагүй хүссэн хүн болгонд нь хүргийл гэсэн бодол байгаа. Тэр маш чухал. Ер нь бол миний дотор одоо тэгэхээр л байнга бодож явдаг юм бол нөгөө окей. Sorry. Бодож явдаг зүйл бол нэг боловсролын нөгөө нэг хүртээмж equal одоо юу лээ. Тэ equality гэж нөгөө equal opportunity ч юм уу те. Яг ижил боломж. Ижил боломж бид нөгөө нэг бүх хүүхдэд олох ёстой. Тэр хүүхдэд сумын төвийн хүүхд байна уу? Улаанбаатар зурдаг хүүхд, аймгийн төв хүүхд байна уу гэдгээс үл хамааран бол энийг бол хийх ёстой. Одоо Монголд яг хувийн сургуулиуд магадгүй мундаг заадаг байж болно л доо. Тэгээд хувийн сургуульд бол тэр болгоно хүүхдүүд сураад байж чадахгүй шүү дээ. Өндөр төлбөртэй баг гадаадын дэд сургуулиар сурдаг шүү дээ. Тэгэхээр миний одоо хүсэж байгаа чамаас хүсэх бас зүйл бол хөдөө сумын сургуульд ингэж нэг ямар ч гэсэн ингэ заагаач те. Энэ яг ийм боломжийг сумын сургуулийн хүүхдүүдэд боломж олгооч гэж бол хүсмээр байна л да. Явна шүү дээ. Тэр чинь одоо төлөвлөгөөний bucket list-д байгаа. Бас тэрнийг надад пэйж ингээд нэгээд би компьютерийн хичээлүүдийг оруулаад ирсэн чинь айгүй олон хүмүүс над руу юм бичиж эхэлсэн л дээ. Тэн дээр тэгсэн чинь над руу бас нэг сумын нэг хүүхэд бичээд манай сумд мэрэгчлийн мэдээлэл багш байдаггүй айгүй хэцүү байдаг. Танай сургалтанд яаж явах вэ? Та ингээд хичээлүүдээ ингээд улам ихийг оруулаач гэдэг гэсэн. Тэгээ би би хичээлүүдээ олон ихийг оруулсан. Гэхдээ бас ер нь бол очиж нэг ер нь очиод заагаад өөрөө очиод заана гэдэг чинь тэр хүүхдэд нөгөө нэг арай илүү их мэдээлэл тэр шилхооны талаар илүү ойлголт би том хүн болоод ямар хүн болох вэ гэдгээ илүү их мэднэ л дээ. Ялангуяа одоо жишээлбэл би тэн дээр яагаад ингэж жоохон одоо ингээд боловсролын ялгаатай байдал бол хүний насан туршийн ялгаатай байдалд аваачдаг юм байна. Тэгээд яг ингээд нөгөө яг сурах ёстой үе дээрээ сурахгүй бол дараа нь хожуу сурахаар асар их зардлаар, асар их цаг хугацаагаар, асар их хөдөлмөрөөр сурдаг учраас хүн нөгөө нэг аль учаар уралдаанд орж явахад нөгөө нэг руугаа буцаж очиад ахаар чинь айгүй төвхтэй юм биш үү? Жишээлбэл над дээр л жишээ авахад одоо манад ч англи хэл гэж ер нь бол үзчихсэнгүү орос хэл ордог байсан. Гэхдээ орос хэлний багш болддгүү байсан. Яг тийм нэг 2000 он юм да үеэр чинь нэг амьдрал хэцүү байсан шүү дээ Монголд. Тэр агуулгаараа ер нь бол тийм байдлууд бол нэлээд ажиглагдчихсэн л да. Тэгэхээр миний одоо хүсдэг зүйл бол бид нар боловсролын тийм ялгаатай байдлыг бол Монгол улс бол маш хурдан хугацаанд арилгах хэрэгтэй. Австрал бол дэлхийд номер 1 шүү дээ. Боловсролын нөгөө нэг юу байхгүй гэдгээрээ хүртээмжтэй гэдгээрээ ч юм уу нэг тусахны хүүхдүүдтэй бол бүр ингээ гэрийн багш бүр утсаар зөвлөгөө өгдөг видео хичээл заадаг бүр ганц хүүхдийг ч үлдээхгүй анхаарч зааж байгаа шүү дээ. Энд бол тэгэхээр манайх чинь өргөн удам газар нутагтаа нүүдэлж артдаг мөн учраас бид нараас хөдөө орон нутгийн хүүхдүүдэд одоо хөрөх боломжууд байх юм даа сайхан интернет ашиглаад тий тэр одоо хамгийн том давуу тал тийм үү? Одоо бас тэрнийгээ бас бодож л байгаа. Өөрийнхөө хичээлүүдийг сайхан бичиж аваад тэгээд хүн юм чинь мэдээж одоо миний одоо зааж байгаа юу нэг өдөр сайн заа нэг өдөр муу заа янз бүр шүү дээ хүн юм чинь мэдээж компьютер биш учраас. Тэгэхээр хамгийн сайн юу заасан хичээлээ бүгдийг ер нь бичиж авч байгаа харж байгаа хамгийн сайн заасан гэдэг хичээлээ ер нь бол оруулчихдаг юм уу гэсэн бодол байгаа. Ингээд open source ерөөсөө хүмүүс нь хүсэж байгаа бол орж ирнэ үзэн тэрнийг сурна. Тэг. Ер нь суманд би бол бодож байна. Ер нь компьютер бол хангалттай бол очсон байгаа. Ямар ч гэсэн манай сумын хувьд бол хангалттай очсон. Манай сумын сургуульчин бас одоо шилдэг сумын сургуулиуд шалгарч ирсэн сургууль л да. Мэдээлэл зүүн багш бол байгаа бах. Гэхдээ тэр багш маань яг тэр хэл бичих талаар хэр ойлголттой аргагүй 12 дугаар анги төгсөж байгаа хүүхд чинь энтхийн 4 дугаар ангийн хүүхдийн одоо хэл 4 дугаар ангид үздэг юм сураа төгсөж байгаа нь тэнд бол дутагдал бол зөндөл байгаа. Тэгээ чамд ямар санал тавих чинь ихээр жишээлбэл манай суманд очих уу? Манай сумын сургууль за нэг ойролцоогоор 400 хүүхэдтэй байлаа гэж бодоход чамаар тэр 400 хүүхдэд ийм лекц уншуулах хэрэгтэй байгаа байхгүй. Бүх хүүхдийг би бол IT-ийн тим инженер ч юм уу болоосоо гэж
бодож байгаа юм биш л дээ. Гэтэ бүх хүмүүс тийм адилхан боломжийг сонссон байгаасаа гэж бодож байгаа байхгүй. Тэр дараа нь тэр хүүхэд өөрөө шийднэ. Би инженер болох уу, ирээдүйн ямар байна, би яг ямар хүн болох юм гэдгээ тэр хүн өөрөө шийднэ. Гэхдээ бид нэр тэр хүүхдэд бол тийм боломжийг бол ингээ олгоод өгсөн байх хэрэгтэй. Ийм юм байдаг шүү гэ. Тэгээд тодорхой хэмжээгээр нөгөө нэг ийм дадлага ч юм уу нэг ийм дадлага ажил маягийнх юм хийж үзээд миний одоо нэг зан чанарт ер нь бол тохирох нуу яах нү гэдгийг бол жоохон үдцэн байвал их төхөн байх болов гэж бодож байна. Тэр тийм боломж байгаа юу? Манайх ч мөр Баруун аймаг Увсын ховд сум гэдэг нэлээд одоо хязгаарлагдсан. Тий очноо тэгээд 400 хүүхэд бол 20 би яг анги дүрэлтийг болохоор хүүхдүүд юм чинь анги дүрэлтийг нэг 10 макста 15-аар хийдэг байхгүй. Тэгэхгүй өмүүлээд байдаг. Тий тэгээд яг 20 болгоод 20 нэг 7 хоног яг 5 өдөр нөгөө нэг жижиг групп болгоод тэгээд хийж өгч болно тий. Тэгэжийнэ. Баярлалаа. Тэгвэл их зүгээр тий. Тэгвэл яа би ч гэсэн очиж үзег гэж гоё очиж үзэл. Тий манайх чинь юу юм да? Айгуу тийм байгалийн тогтц сайтай. Тэгээд их найрсаг хүмүүстэй чамаг бол урайлахын хүлээж авах бах. Тэгээд тэр сургуулийн захирал маань болохоор манай ангийн багш байсан. Тим хүн байгаа. Тэгээд айгуу залуу сэтгэлгээтэй. Тийм болохоор хүлээж авах бах. Тэгээд болж игэл ингээ 21 сумнуудаа ингээ тойроод явчвал хүүхдүүдэд бол асар том оюуны хөрөнгө оруулалт хийж энэ да тий. Чи одоо ингээд Монголд нэг хийх байгаа ажил байгаа шүү дээ. Одоо хүүхдүүд хичээл заах. Чи энэ ажлыг 100% хийж чадах уу? Хүүхдүүд төгс хийж чадах уу? Чадахгүй. Угаасаа төгс юмыг хийж чадах уу гэх юм бол энэ дэлхий дээр хэн ч хийж чадахгүй. Одоо бүр хамгийн сүүлийн жишээг ярихад iPhone 11 хэдэн нэг 7 нэг нээлттэй хэлээ. Тэр утас чинь төгс биш ээ. Дараа жил тэр мэдгэлнэ. Дараа жил гэхэд дараа 12 гараад ирнэ те. Яг тэрнтэй адилхан. Гэтэ би бол 100% өөрийгөө дайчилж болж чадна. 100% тэрэндээ анхаарал хандуулад тэрнийхээ төлөө судлаад тэгээд явчихна. Тэгээд мэдээж миний хүн юм чинь банк сайжин миний одоо 10 сард очиод хичээл зааж байгаа дараа жилийн 10 сард очиод хичээл зааж байгаа хоёр контентын хувьд ч ур чадварын хувьд ч маш ялгаатай байна. Хөтөлбөр ер нь стандарт бол бүгдээс нь нэг юм зорилт байна. За. Дэлхийн стандартын дагуу гэж яриад байгаа боловч яг миний хувьд бол би Монголын стандартыг ингээд харж байгаа Монголтой уялдуулж байгаа. Монголын номнуудтай. Тэгэхдээ тийм Cambridge бус стандартууд бол амархан шүү дээ. Тэр стандартуудыг харж байгаа. Тэгэхдээ тэр стандартуудаас би арай нэг жоохон илүү байлгах гэдэг. Нэг юм нэмээд урдхаас нэг юм аваад нэмээд тэгээ явж байгаа. Тэр болохоор бас хүмүүс өөрсдөө хүүхдүүдэд хэл тоохтод тэгж ханддаг шүү дээ. Яг нөгөө нэг хүүхдийнхаа мэддэг үгийн сангаас арай жоохон илүүгээр яриаддаг. Тэгээ нөгөө хүүхэд сайжирдаг тэрнтэй. Тэгээ бас хит өндөр стандарт биш Монголтой уялдана. Тэ. Одоо ийм шүү дээ. Бид нар бол Монгол улс бол ингээд эдийн засгаас солонгоруулна гэж ярьдаг. Одоо уул уурхаагаас бүх одоо хамааралтай шахуу одоо экспортын 90% бид нар бол уул уурхаагаас олдог л доо. Тэгэхээр бусад салбараа хөгжүүлэх одоо яг жишээлбэл оюу толгой гэдээ ярихад бол оюу толгой чинь нэг жилдээ нэг 7-8 мянган ажилтнтай юм шиг байгаа. Тэр хүмүүс бол мэдээж ажиллаж байгаа Монгол улсын нөөц баялагийг одоо ашиглаж улс оронд бас нөгөө нэг тодорхой хэмжээний хөрөнгийг бол бий болгож байгаа. Тэр бол байгалийн баялаг тийм үү? Гэтэл бид нар нөгөө нэг оюун ухаанаа ашиглаад одоо тэр хэмжээний баялагийг ер нь бол олох боломжтой юу? Ер нь магадгүй нэг оюу толгой шиг тийм баялагийг бид нар оюунаараа бүтээе гэвэл магадгүй хэдэн хүн тэрийг хийж чадах вэ? Тухайлбал чиний бодлоор жишээ. За одоо ингээд яг бид нар бол яг материаллык баялагийг одоо олборлоод тэндээсээ юм хийж байгаа. Энэ болохоор бас манай одоо гол орлого болж ийн гэж үздэг шүү дээ тий. Тэгээ бас одоо биднэрт өөр нэг боломж байгаа. Тэр нь болохоор ерөөсөө оюуны бүтээл, инженерчлэлийн бүтээл хамгийн энгийн жишээгээ хоёулаа дахиад яриа тий. Нөгөө компьютер тоглоом. Нэг компьютер тоглоом гараад Activision Studios гаргасан тэр Call of Duty гэдэг тоглоом гараад гасны эхнийх 7 хоногт Монгол улсын төсвийн хагасыг хийсэн.
Энэ бол ингээд жинхэнэ бодит боломжтой зүйл. Хөгжлийг нь одоо нэг шатыг мөнгө гэж тооцоолох юм бол мөнгийг бол одоо заавалгүй тэгэж одоо уулуурхаа тийм ер нь бол яг тийм софтвер талдаа, инженер талдаа юм хийхэд бол мөнгийг бол олж байгаа. Би нэг 2014 онд засгийн газрын шугамар Солонгос руу явж ирсэн. Тэгээд тэнд бол Солонгос улс яаж хурдан хөгжсөн бэ гэдэг талаар биднэрт бол тийм одоо практис гэх юм уу тэр нэг түүхээ ярьсан сургалт хийжсэн л та. Тэгээд тэн дээр тэд нар юу ярьж ирсэн бэ гэхээр Солонгос бол мэдээж байгалийн баялаг бараг байхгүй шахуу улс. Тэгэхдээ тэд нар юу гэжсэн гаднаас цахилгааны янз бүрийн тоног төхөөрөмжүүдийг их оронд огсраад тэгээ буцаагаад нөгөө нэг Япон руу ч юм уу, Сингапур руу ч юм уу, Тайланд руу ч юм уу гаргадаг анх тэгж ихэлсэн. Тэгээд бид нар инженерүүд нь одоо чадварчин хэрээр бид нэр дотоод янз бүрийн цахилгаан бараа тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэж эхэлсэн улмаар ингээ явсаар хагаад Samsung гээд гар утасны дэлхийд одоо 2-3 дахь орохоор тийм томоохон компаниг бий болгож чадсан. Тэрийгээр юу хэлэх гэж нэг бол Монгол Солонгос улс бол дэлхийн өндөр хөгжилтэй хүчирхэг эдийн засгийн орныг бол бий болгож чадсан гэж ярьдаг. Тэгэхээр Монгол улс ч гэсэн бас нэг ойрын 10-аас 15 жилдээ эдийн засгийн хүчирхэг тийм хөгжсөн улс орн болох боломжтой гэдэгт бол би бол итгэл имжлэлтэй явдаг л та. Тэгээд энэ тал дээр одоо саяныхаар гэвэл яг Солонгосын таны жишээгээр ярихад эхлээд тэр хүмүүс экосистемээс сурсан зүгээр гаднаас оруулж ирээд хийдэг байсан. Дараа нь өөрсдөө шинийг хийдэг болсон тийм. Яг тэрэн шиг одоо манайх тийм үйлдвэрлэгч орон болохын тулд ч юм уу эсвэл шинээр юмыг зохион бүтээхийн тулд одоо ингээд байгаа хэрэглэн дэвтэрсэн байгаа экосистемээ судлах хэрэгтэй. Тэрнийгээ 100% мэдчихэж тэрэн дээрээсээ одоо суурилж шинэ юм бүтээх. Одоо хоёулаа түрүүнийхээ ярьсан жишээн дээр дахиад ярихад би материал инженер байжгаад одоо утас хурдан цэнгэлдэг тийм USB charger хийчлээ гэж бодоход одоо байгаа USB ABC-тэйгээ хослуулж л ажиллуулсан тийм загвар гаргана. Тэгэхгүй бол тэрнийг маань ашиглаад уцаа цэнгэлэх хүн байхгүй л болчихсон. Тийм учраас одоо байгаа экосистемээ сурах Wi-Fi одоо шинэ роутер хийлээ гэж бодъё л та. Бүр амарлаг шинэ роутер хийлээ гэж бод. Тэгэхэд тэр Wi-Fi роутер чинь утаснуудтайгаа одоо Wi-Fi-аар ажилладаг төхөөрөмжүүдтэйгээ ярьдаг ижлэхэн протоколоор л ярьдаг л байх хэрэгтэй. Тэр протоколыг бид нэр сурах хэрэгтэй. Энэ экосистемийг сурах хэрэгтэй. Тэрэн дээрээ л Монгол улс ер нь юу хийх хэрэгтэй вэ гэж бодож байна. Дэлхийн шилдэг 50 сургуульд яг инженерийн чиглэлээр сурсан хүний хувьд Монголын ер нь боловсролын салбар яг юу гэж харж байна. Энд ер нь бол бид нар дэлхийдээ өрсөлдөх хэмжээний тийм бүтээгдэхүүнүүдийг гаргаж чадах уу? Дэлхийдээ өрсөлдөх бүтээгдэхүүнийг гаргаж чадна шүү дээ. Тэгээд чадна. Гол нь манайх жоохон удаан. Тэгээд манай хичээлийн хөтөлбөр шахуу биш байна. Тэгээд дээд сургуулиуд тийм дээд сургуулиуд 10 жилийн сургуулийн хөтөлбөр дээр одоо би 12 дугаар ангийн технологийн хичээлийн хамгийн сүүлийн бүлгийг энд 5 дугаар ангийн 4 дугаар ангийн хүүхдэд заагаа явдаг гэсэн. Бас нөгөө нэг одоо гарч байгаа санаа нь болохоор технологи маш хурдан өөрчлөгддөг. Тэрнийг айгүй хурдан сурах хэрэгтэй болсон. Одоо зүгээр код бичих гэдэг чинь би цахилгааны компьютерийн инженер мөртлөөсөө би айгүй их код программыг хэл үзсэн. Энэ coding language одоо энэ бас хүүхдүүд ирээдүйд би юмч болно, би тийм өөр бизнесмен болно гэсэн мөртлөөсөө одоо надад код заалгадаг. Ягаад гэвэл энэ юуроос coding literacy гэдэг зүгээр бичиг үсэг ялгаагүй тайлгдсан байдалтай ялгаагүй болчихж байна. 500-600 жилийн өмнө нөгөө нэг хүнтэй та нар уншиж бичиж сурах ямар хэрэгтэй бэ гэж асууснаас одоо бол ингээд чи код сурах ямар хэрэгтэй вэ? Ялгаагүй асуудал идэв штэ. Монгол улс хурдан хөгжчихөө бид нар ер нь яаж хөгжих ёстой юм бэ гэвэл за зарим хүмүүс нэг ухтаж хөгжих гэж ярьдаг юм л да. Тэр нь одоо юу яах гэх юм ер нь дэлхийн нөгөө нэг боловсролын хөгжилтөө бид нар маш урт хугацаанд хөл нийлүүлж чадах юм бол хөгжилд бол нэлээд ойрхон гэсэн үг шүү дээ. Манайх боловсролын тогтолцоогоор ингээд жоохон
хотроод яваад байна. Хотроод яваад байх тусам бид нар бол боломжуудаа алдсаар л байгаа. Бас нэг өөр нэг үндэстэнд тийм үү? Тийм. Яг тэр хоцроод яваад байгаа нь болохоор энэ бас яг ингээд зөвхөн Монголын тийм асуудал биш байгаа байхгүй. Одоо энд ч гэсэн, Австралид ч гэсэн, Англид ч гэсэн, хаа ч гэсэн боловсролынхаа системийг одоо боловсролынхаа стандартыг батлаад тэгээд дараа нь бас тэнд чинь ном сурах хүчгийн солио шинжилээд тааруулаад тэгээд тийм багш нарын тэрэнд нь тааруулж бэлдээд тэгээд нөгөөтгөө амьдрал дээр хэрэгжүүлээд эхлэнгуут тэнд хоцрогдсон дараагийнх нь юм хэрэг болцсон байгаа байхгүй. Тэрнийг юу шийдээд байгаа ганц юм нь одоо тийм стандартаа гадуур нь баталдаг хувийн тийм сургуулийн гадуурх тийм клубүүд одоо хүн болгон мэдэн дээ. Бараг аав ээж үед байсан сургуулийн гадуурх клуб сонгон суралцах хичээл гэдэг ордог. Тэд нэр болохоор зүгээр улирал болгоно стандартаар шинжилт. Одоо миний ажиллаж исэн компани болохоор нэг үлрэл заагаад 17 хоног заагаад 17 хоног заагаад стандартаар шинжилээд тэгэхэд шинэ юм юу болж байгаа гэдгийг шинжилээд шууд дараагийнхаа семестр тэрнийг нь авт. Өөрөөсөө хоцрогдол байхгүй. Хичээл чинь хүнд байсан уу, амархан байсан уу, тест харьцуулахад хамаагүй. Хамаагүй хүнд. Одоо яг юу хүнд юм бэ? Одоо яг тэрнээсээ үндэслээд одоо чи тестээс хэрэг хэмжээний мэдлэгийг авсан. Одоо нэг одоо семестрт ч юм уу энэ шилдэг сургуулиас нэг семестр хичнээн мэдлэг авсан. Хичнээн ном унш зүгээр ингээд бодит харьцуулбал манай цэцтэй 1 2 3 цахилгаан техникол гэдэг 1 2 3 семестрт ордог хичээл. За тэрнийг би 1 семестрт үзсэн. Монголд 3 семестр дамжиж ордог хичээлийг нэг үзсэн. Тэгээ 3 семестр дамжиж ордог хичээлийг шууд 1 семестр багтаад тэгээд тэрэн дээрээс тэр 3 дээрээс нэмээд бас нэг жоохон электроникийн хаах систем юм үзсэн. Тэгээд тэгвэл чи бол нэг хөтөлбөр бол амар чанартай ингээ шахуу маш шахуу байна гэсэн үг тийм. Монголд оюутнууд бас их завтаагүй гэдэг юм тийм үү? Бас яг нөгөө нэг оюутныхаа зав гэхээс нөгөө түрүүнийх яг ярьсан юу л та технологи ерөөсө зааж байгаа хүмүүс нь юу сайн заах технологитой байгаа байхгүй. Одоо лекцээ одоо бичиж чинь орой олго ингээд гаргаж чинь гэдэг чинь тэр хүн лекцээ 10 удаа сонсож тэр үнийг дуруулчих байгаа байхгүй. Тэгэхээр Цитолик 2 3-ыг яагаад бид нэр салгаж үзээд байсан бэ гэхээр айгүй хэцүү хичээлгээд хүмүүс ерөөсөө ойлгодоггүйгээ тэгээ салгаж үзэн. Тэгэн гот чинь мэдээж юу нэг лекцээ олон удаа сонсож болох болохоор тэр хүмүүс яг ижил төвшний одоо хэцүү хичээлийг тэрүүгээр заахад нөгөөдөл нь арай илүү ойлгочихж байгаа. Би бол тэр лекцийг бол 3 4 үзэн тэгээд илүү шингээд. Тэгэн гот тэр оюутнууд нь илүү их ойлгоод тахлаар тэрнийгээ дагаад оюутнуудтай юу хичээлийнхэн тэр програм нь ихсэх боломжтой болчихж байгаа. Тэгээд бид нар чинь тэнд Монголд чинь бидалт өгнө гэдэг нь шүү дээ. Бидалт өгөөд нэг бодлого боддог. Тэгээ бодлогоо багшийг засч өгтөл ерөөсөө юу зүг буруугаа мэдгүй. Монголд уу? Тийм шүү дээ. За. Тэгээд багш нь засч өгтөө бас тэр чинь юу тооцоо чинь тэгэл цэглааны тооцоо чинь нэг 2 3 хуудас дан тооцоо болно. Тэгэн гот тэн дээр яг алийг нь алдсан гэдгийг багш бол хөөгд явахд хэцүү. Тэгштэглээ яаж бицдгийг нь бас юу багш тэр олон хүүхдийг тэгээд 2 3 хуудасаар нь тэгээд хөөгд нэгээр нь явах айгүй хэцүү. Тэгээд бид байдаг хэцүү бах тий. Тэгэхээр нөгөө нэг эцсийн хариуг л тулах чинь багш ерөөсөө. Тэгээд эцсийн хариугаа тулах чингууд чинь яг хаана алдсан мэдхгүй. Тэгээд нэг ганц бодлого бодох гээд баг нэг 2 3 7 хоног явцдаг байхгүй. Энд бол тэгэл тийм байхгүй. Шууд онлайнаар явуулчихна. Шууд submit хийнгууд одоо бодсон бодолтуудаа хийгээд юундаа хийгээд submit хийнгууд шууд хариу чинь зөв буруу гараад ирнэ. Хуулж болох бодлого. Хуулж болно шүү дээ. Гэхдээ тэгэл юу яа шүү дээ. Plagiarism гэл тэгэл шууд сургуулийн дийн минь рүү файл яваад тэгэл бүр амар том асуудал үүсэж туулах. Тэгэхээр нэг аргачлалгүй адилхан л одоо юу ч юм юм нэг тооцоо яг ингээд нөгөө нэг адилхан байна гэж бодоод тэгэл. Бас нөгөө нэг бас яг ч тийм шүү дээ. Тэгштэглээ бас яаж бичих чинь одоо аль өнцгөөс харж тооцоогоо хийх чинь бас юу ондоо инженер өөрөө сонгоо. Тэгээд тэгэхээр бас яг ингээд та хуулчаагүй бол жоохон онд. Жоохон онд гэж инженерийн тооцоо. Тэгээд дээрэс нь хаана алдснууд технологи бас айгүй юу. Тэгштэглээ нэг бүрчлэн шалгах нь багш ингээд хэцүү гэж чадахгүй гэж хэлж байна. Тэгэхэд энд болохоор биднэрт бас давхар шууд компьютерийн симуляц заагаад өчөж байгаа байхгүй. Бид нэр симуляц үзээг баха үзээг. Тест ямар ч байсан эхний 3 курс симуляц бий бол үзээг.
Тэгэнгүүт энэ симуляц заагаад өгч байгаа компьютер дээр зүгээр өгдлүүдийг оруулчихад нөгөө нэг юу зэнглаануудын хүчлүүдийг гаргаад өгч бид нар тийм л тооцоо гэдэг байгаа байхгүй. Зэнглаануудын хүчлүүдийг ингээ гаргаад өгсөн. Тэрнийгээ тэрнтэйгээ шалгаа зэнглаа болгон дээр шалгаа авчлаа. Би Монголд 3-7 хоног хийж байгаа зүг бурууг нь мэдхгүй ингээл хийгээл яваад иддэг гэсэн юм надаа. Энд би яг баталгаатайгаар нэг 5 хоногийн дотор ч юм уу 3 хоногийн дотор хийгээл явуулчихсан. Тэгэхээр би илүү их даалгавар хийх чадвартай болно, хүмүүс надад илүү их заах чадвартай. Тэгэхээр Монголын боловсрол бас чанаргүй яагаад байна гэдэг нь бол тэр технологиудтай байна тийм үү? Гэж хэлэх гээд байна тийм үү? Миний бодлоор бол тийм технологи байх. Ядаж нэг камертай байсан болоо. Анги болсон камертай байсан. Саяхан чи нэг ярилцлага өгсөн байсан. Тэгээд өмнө манадаас ярилцлага өгч исэн. Саяхан ярилцлаган дээр болохоор монголчуудад зориулаад англи хэл сурах аппликейшн хийж байгаа гэж ярьж исэн. Тэрийг товчхон танилцуулаа. Тэгээд за одоо тэрнийг яг Монголд очиод гаргана. Одоохондоо бол яг тийм developing дээр явж байгаа. Ер нь бол одоо утсан дээр суудсан байгаа. Тэгээд тэр болохоор гол зорилго нь юу юм бэ гэхээр хүний цагийг хэмнэх. Хүн ямар ч хичээхгүйгээр англи хэлний үгийн баялгаа нэмэгдүүлэх. Ерөөсөө ямар ч хичээл зүтгэл хэрэг байхгүй. Одоо сурыг гээд өөрийгөө ингээд зовоогоод 2-3 цаг ингээд суугаа үг цээжлэхгүй. Ямар ч хичээх юм байхгүйгээр л тийм өөрт нь үгийн сангийг нэмжидэг тийм л аппликейшн. За тэр аппликейшнийг нууц биш бол хэдэн хоногийн дотор хийв? Нууц биш болоо 20 цаг л болсон баг та 3 хоног л суусан тий. 20 цаг л хийсэн тийм үү? Юу 0-оос нь авахуулаад би бас өөрөө application team developer биш Android developer биш би бүр ерөнхийдөө миний хийдэг юм болохоор бүр low level hardware талтай. Тэгээд энэ application баг нэг 2 дахь удаагаар л бичиж байгаа application. Гэтэ нэг 20 хэдэн цагийн дотор одоо аппликейшн бичих чинь тийм амар юм уу? Хүмүүс хэцүү гэж бодоод идэг шүү дээ. Амархан шүү дээ. Тийм үү? Манайх нэг аппликейшн хийлгэсэн баг жил хийсэн шүү дээ. Тий, тэр жоохон утсан л байна. Тэгээд ер нь бол код бичих гэдэг бол маш одоо амархан нэг сурцсан байхад нэг одоо хэл дээр нь сурцсан байхад нөгөөдөл дээр хөрвөх чадвар амар сайтай. Одоо нэг C хэл сурцсан байлаа гэж бодоход C++ нь болохоор зүгээр юу syntax гэдэг бичлэгийн хэлбэр нь адилхан бол зүгээр яг юм object oriented functional биш болоо тэгэл нэг жоохон арга барил нь өөрчлөгдөөл явчихна. Тэгэл ерөнхийдөө бол бусад юмнууд нь хийж лээ. Энд Мельбурн дээрээд нэг хончлоо Great Ocean гэдэг далайн дээр гадаа кемпинг хийгээд нэг хончлоо. Энд ирсэн ямар зорилгоор ирсэн бэ гэдгээ бас нэг товчхон хэлчихье гэж бодож байгаа юм л да. Австрали дахь Монгол оюутан залуучдын холбоо гэдэг байгуулагдаад нэг жил гаруй хугацаа болж байгаа. Тэгээд тэр байгууллагыг одоо залуучуудтайгаа нийлээд байгуулсан. Тэгээд миний би тэрний одоо тэргүүн гэх юм да. Энэ нь бол залуучуудтай хамт тэр байгууллагыг өдөртөө зохион байгуулалт бид нэр явж байгаа. Австрали ягаад хөсөөл үед ер нь хүмүүс амар их ирээд суралцаад байгаа юм. Тэгэхээр ер нь Австрали өөрөө бас боловсролынхаа салбараас дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ нэлээдгүй хувийг бол бүрдүүлдэг. Одоо ер нь бол 3 дугаар байранд бол ордог боловсролын салбараас олж байгаа мөнгө нь тэр утгаараа Австрали бол боловсролынхаа чанарын байдалд бол байнга одоо ахицтай одоо бусад их сургуулиудтай харьцуулбал илүү өрсөлдөөнтэй, илүү чанартай мэрэлттэй одоо байдгийн болов гэж боддог. Ер нь бол тэдний их сургуулиудын зорилт болохоор жилээс одоо жилд одоо сургуулийнхаа рангийг дэлхийд одоо дээшлүүлэх гэсэн зорилт тавьсан ажиллаж байдаг. Монгол Улсын засгийн газрын одоо гаргаж исэн бодлого бас амьдралд хүрөөгөөж өгж гэнэ гэж одоо залуу хүний хувьд ч юм уу би бол тэгж бодож байна л 15 онд анх ишээ ирсэн гэсэн. Тэгээ нөхөр өөрөө одоо яхахтаа юу гэж юм гэхээр яг миний мэрэгчлэр ч юм уу ингээд 5 оюутныг нэг зэрэг ингээд явуулсан байх юм бол бид та хоорондоо өрсөлдөөд одоо би буцаад Монгол очихдоо ингээд багтаага очин Монгол улсыг ингэж хөгжүүлнэ. Тэгэхэд манай баг бол арай хүчрхэг байдлаар ажиллана. Энд одоо ижил төрлөөр сурж байхдаа хоорондоо өрсөлдөөд дэлхий дээр болж байгаа зүйлийг одоо эх орондоо мэдлэг болгоч ингээд хөтөлбөрийг ч юм уу илүү сайн чанартай боловсруулна гэж ярьж байна л та.
тэр нь ч бас үнэхээр надад их гоё санагдсан. Бөөнөр очих юм бол илүү хурдтай нийгмийг өргөжлүүлнэ гэж ярьж байгаа нь. Энэ нь манай боловсролын салбарт барьж байгаа засгийн газрын бодлогыг би бол аюул дэмжиж байна л. Одоо жишээл Гантөмөр сайд гэхэд 1000 инженерийг Японд сургасан. Тэгэхээр тэнд бол бас одоо жинхэнэ бөөнөрөө сураад буцаад эх орондоо ирвэл илүү хурдтай хөгжүүлэх юм болов уу гэж бодож байна. Мэдээж Монголд ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийг өөрчлөн гэдэг бол тийм хэн болгон тоглоод идэг зүйл бол биш. Асар болгоомжтой хандах хэрэгтэй байх гэсэн нь байр суурьтай байдаг. Тэглээгээд одоо энэ дэлхийдээ хөл нийлүүлж алхах инженерүүд одоо ингээд хурдтай гарч ирэхэд бол мэдээж манай боловсролын яам анхаарч ажиллаж байгаа нь ойлгомжтой байх. Нөгөө тэгвэр бэлгүүн шиг ийм залуучууд эх орондоо очиод ерөнхий боловсролын сургуулиудад өөрөө хөтөлбөрөөр боловсруулаад ийм хичээлүүдийг ингээд сонгон суралцах байлаар ч юм уу ийм зүйлээр ингээд заая гэж үзэж байгаа. Тэгэхээр тэн дээр нь бас одоо Монголын төрийн байгууллагын хүмүүс ч юм уу бас дэмждэггүй маа гэхэд ер нь бол саад болохгүй ингээд явуулчвал их зүгээр байна л да. Ер нь Монголд бас хүн суртал ихтэй хүн нэг юм заах болохоор тэрийг хүн өмжилсэн байдаг, нэр хүртэл өмжилсэн байдаг ч айгуу сонирно. Тэгээд юм их явуулдаггүй тийм зүйлүүд бол ажиглагддаг л да. Тийм болохоор Монголдоо ингээд дэлхийн шилдэг сургуулийг төгсөөд буцаж байгаа тийм гоё дэрүүн сэтгэлтэй. Тэгээд тэр хүн бол өөрөө хөтөлбөрөөр боловсруулад ном бичсэн, интернетээр хүүхдүүд хичээл заагаад хүүхдүүд нь кодоо өөрөө бичээд амьдрал дээр хэрэгжүүлж чадж байгаа болохоор бид нар тэрэнд бол нэг тийм чи яг юу заагаад байгаа нь чадахгүй юм уу гэсэн зүйл бол үнэхээр байхгүй байна. Тийм болохоор бид нар бас тэр залуугийн урам зоригийг мохоохгүй Монголд байгаа хүмүүс маань бас дэмжээ өгвөл бас их зүгээр санагдаж байгаа. Нөгөө тэгвэр манай эцэг эхчүүд бас яг дэлхий дээр юу болоод байгаа юм те. Ямар мэрэгчлүүд хүүхдээ ямар мэрэгчлэр сургуул танаа хүүхэд ажилдаа гэр бүлээ сайхан аваад явах юм. Тэгээ цаашлаад ус орны хөгжилд танаа хүүхэд ямар хөв нэмэр оруулах юм бэ гэдгийг бас бодож үзэх хэрэгтэй. Тэр утгаараа бид нэр энэ нэвтрүүлгийг бол хийж байгаа. За чи очиод хүүхдүүдэд хичээл заана гэж байгаа. Яг ингээд программист болох хүн насны хязгаар гэж байгаа юу? Заавал одоо дээд сургууль төгссөн, насанд хүрсэн програм бичгүй, эсвэл хүүхдүүд програм бичгүй. Австрал ер нь бол одоо ерөнхий боловсролын сургууль хүүхдүүд нь хэр чадвартай байна? Монголтой харьцуулж үзв үү? За юуны түрүүнд программист гэдгээс эхлэв та. Программист гэдэг чинь шал ондоо мэрэгчлээ. Одоо энийг нөгөө нэг юу вэ? Программист чинь улс төрийн програм боловсруулдаг хүн, эсвэл хөгжмийн удирдаачиг програм боловсруулдаг хүнийг программист гэдэг. Яг англиар программист гэдэг үг байгаа. Гэхдээ ондоо мэрэгчлээ гэдэг. Тэгээ юу programmer, program developer, software engineer одоо тэгж хэлнэ. Тэгээ монголоор бол одоо програм хөгжүүлэгч, програм зохиогч, эсвэл software engineer л гэж ярих нь илүү зүйтэй. Ер нь бол ингээд ажлын зарууд дээр хүртэл программист аавн гэсэн байдаг. Тэрнийг бол одоо болох хэрэгтэй байна. Тэгээд насны хязгаар бол ерөнхийдөө бол байхгүй, эрт сурах тусмаа сайн. Энэ болохоор хэл учраас яг орос англи хэл гэдэг шиг тэгээ хүүхэд эрт танилцах тусмаа илүү сайн сурна, илүү хурдан сурна. Тэгээд хөгшин болсон ч гэсэн бас сурч болно. Монгол бол та бүхэн мэдж байгаа уулуурхаан орно. Ихэнх залуучууд уулуурхаан чиглэлээр уулуурхаан инженер мэрэгжлэг ч юм уу сонгож байгаа байх. Гэтэ яг одоо орчин үед уулуурхаа гэдэг бол хүний нөөцийн шингээлт бол аюул багтаа болцсон тийм үү? Жишээлбэл одоо Австралид одоо нэг Adobe mining билүү? Adani mining тий. Тэр үйлдвэр одоо ингээд уулуурхаа тийм үү? Уурхаа тий. Ашиглалтанд орох гэхээр австралчууд нь эсэргүүцээд оруулахгүй байгаа шүү дээ. Гэтэ бид нар бол юу гэж лоббидж байгаа нэхэр ингээд ажил эхлэх юм бол 2000 ажлын байр бий болно гэдэг. Гэтэл тэр 2000 ажлын байрыг хэр хугацаанд одоо reminding юу хадгалж авч явах одоо нэг хугацаагийн нөгөө нэг хэр хугацаанд авч явах вэ гэвэл айгүй эргэлзээтэй яг их уурхаа нэгдэж явах хоорондоо нөгөө нэг construction дээр нэлээд олон хүн аваад тэгээд
ажил нь жигдрээд явцсныхаа дараа бол Техник технологи ашиглаад явчихна тийм үү? Хэдэн хүнд механизм байгаа. Тэгээд тэрнийг ажилуулдаг хүмүүс 200-300 хүн л үлдэх юм шиг байна. Тий. Тэгэхээр манай оюу толгой өнөөдөр юу хийж ийн гэхээр бас л нэг 6-7 мянган ажилтнаа ажиллаж байгаа юм шиг байна л да. Тэр үе нь болохоор одоо болохоор нөгөө гүнээ урхааг ухаж байгаа. Тийм болохоор нэлээд олон ажилтнаа байгаа. Яг гүнээ урхаага конструкшнгаа бариад дуусчих юм бол маш цөөхөн хүнээр тэрийг олборлоод эхэлнэ. Тэгэхээр хөдөлмөрийн зах зээл дээр уул урхаагаар бэлтгэгдсэн олон залуучууд ажилгүй болох магадлал бол үүсэж байгаа юм л да. Нөгөө талаар ягаад энэ сэдвийг бид нэр ингэж яриад байна вэ гэхээр магадгүй бид нэр 5-6 мянган монгол залуучуудыг бэлдэж чадвал оюу толгой шиг тийм одоо хөдөлмөрийн одоо эдийн засгийн өрөөгөөч одоо ажлын байр бий болгох магадгүй дараагийн дэ хин нэгэн тийм одоо Bill Gates гэдэг юм уу тийм хүмүүс Монголоос төрөх магадaltaй учраас би бол энэ сэдвийг аягүй чухалчлаад байгаа юм байна да. Энэ бол зөв биз дээ. Миний харж байгаа үнцэг зөв үү? Ер нь тэгэж нэг утгаараа бас тэгэж одоо амбицтай бол тэгэж харж болно тийм. Манайхаас одоо дараагийн софтверыг одоо гэхдээ софтвер бол яг үнэндээ бол нэгэнт төрүүлээд хөгжсөн гэж байгаа боловч одоо бид нар бол гүйцэхэд маш амархан салбар. Нөгөө юм болгоно амар хурдан өөрчлөгдөж идэг тийм. Имх замбраагүй chaos донд байдаг болохоор шинэ юм төрөх, шинэ юм төрж гарах, хуучнаа нураах тийм юм аягүй ихтэй. Тий 2017 оны судалгаагаар байсан би уншиж хахад тэр чинь нөгөө дэлхийн юунаас билээ дэлхийн хөгжлийн банкнаас ч илүү гаргасан судалгаагаар Монгол хүний нөгөө нэг оюуны чадамж шүү дээ. Тэрийгээр бол дэлхийд 11-д орж ирсэн. Тий. Тэгэхээр чин Монгол залуучууд бол програм бичих инженер болох дэлхийд өрсөлдөх оюуны бол бүрэн потенциалтай гэсэн үг тийм үү? Тий, тэгж ойлгож болох юм байна анаас тий. Тэгээд өнөөдөр бэлгүүний хамгийн гоё нь болохоор дэлхийн шилдэг 50 сургууль төгсчөөд заавал ингээд Австралида одоо ажиллаж байгаа ч юм уу өөр компанид ажиллаад үлдчихье гэсэн тийм амбиц байсангүй. Хэрвээ чи энд ажиллах юм бол нэг жилийн $100,000 цалинтай ажил бараг хийчих бах тийм үү? Тэгээ шинэ инженер их тэгэл яг нэг 50 60 70 80 90 100 гээл тэгэл өснө л дөө. Яг шинэ инженер их бол нэг 70,000 л байдаг юм шиг байл. Тэгээд 1 жилийн дараа нэмэгдээл 2 жилийн дараа нэмэгдээл. Тэгээ ерөнхийдөө бол яг цахилгаан софтвер ерөнхийдөө нэг ахлах түвшний менежментэд орохгүй бол 100,000 тал байдаг. Тэгэхээр ирээдүйн дүүнер залуучуудад тэ боломж олгохоор тэднэрт энэ мэрэгжил бол ийм байдаг шүү гэдэг сургууль зохион байгуулгаар Монгол явж байгаа чинь би бол маш их талархалтай байна. Тэгээд Монголд очиод яг нөгөө нэг зорьсон бүх ажлуудаа шантрахгүй хийгээрээ мэдээч чамд шантрах юм зөндөө гарч ирнэ. Магадгүй өрсөлдөгч нар ч зөндөө гарч ирж магадгүй үгүйсгэх хүмүүс ч зөндөө гарч ирж магадгүй. Нөгөө талаар бүр чамааг бүр амар эрэлтэнд оруулаад бэлгүүн багш хаана вэ гэдэг тийм зүйл бас гарч ирэх байх гэж бодож байна. Яамч гэдгийг юм уу сайжруулах зүйлүүд одоо чинийхаар ер нь юу байна? Давуу талууд юу байна? Магадгүй жоохон ч гэсэн сул тал байж магадгүй ш тэрийг сайжруулах талаас нь ярил. За миний хувьд бол яг энэ 100% тэтгэлгээр ирсэн. Тэгээд 100% сургалтын зардлын тэтгэлгээр тэгээд амьдрах зардлаа бол өөрөө болохоор тийм маягаар ирсэн. Тэгээд яг хуу авууштай юмнууд бол зөндөө байгаа. Маш олон мэргэжилтнүүдийг бэлтгэсэн. Яг миний хувийн туршлагаас гэх юм бол одоо би тэр явсан бүх хүүхдүүдээс ганцаархнаа цахилгааны инженерийн мэргэжлээр явсан. Тэгээд миний хувьд бол яг одоо хэрэгтэй ч юм уу өгүүлэгдэжсэн зүйл бол баг. Одоо ч гэсэн ер нь бол хэрэгтэй өгүүлэгдэж байгаа зүйл бол баг. Тэгээд хэрвээ 5 ширхэг ч байх. 5 оюутныг те нийлүүлээд нэг багц болгоод Монголоос ийшээ ЮК-д орсон 5 оюутныг явуулсан бол бас илүү үр дүнтэй, сургуультаа илүү чанартай сураад буцаж ирээд хийх юм ч гэсэн илүү далаацтай, илүү том амжилттай байх юм болов уу гэсэн юу бодлоо байна. Тэгээ хоорондоо өрсөлдөөд биенийг хөгжүүлээд тий. Буцаад эдгээр чинь Монгол улсад очихороо нөгөө нэг ганц чи биш багаараа хэн юундаа сайн байх уу тий. 4 жил хамтдаа сурцгаацсан, 4 жил хамтдаа тэгээд юу ажилласан хүмүүс чинь нэг баг болцсон байгаа. Тэгээд бас нэг юм мэдээж одоо энд чинь бас 4 жил юу ч бодохгүй ингээл сураал тэгэл харьчаал за юу их гэхгүй шүү дээ. Тэгэл 4 жил тэр хүмүүс чинь хоорондоо ярилцсан хариад юу ийх үү. Тэгээд бас дээрээс нь бас одоо хүүхдүүдийг ингээд юу ячиж болтгүй юм байна л да. Зүгээр сургалтын чинь төлбөрийг төлсөн баяртай гэдэг. Тэгээд
явуулж болтгүй юм байна л да. Яг тийм яг хүмүүс ингээ аргаа болоод амьдэрчлээ юм л да. Ажлаа хийгээл сургуультаа байраа болоод тэгэл явчих. Тэрнээс илүүтэйгээр бас илүү их сургуулийн чинь бас дангаар сургал хичээлдээ яваа даалгавраа хийгээд сургуулаас бүгдийг нь шингээж авч байгаа гэх юм. Тэгээд яг ментор одоо тийм заагаа зөвлөд өгдөг 2-7 хоногт нэг удаа ярьдаг ч юм уу, цардаа нэг удаа ярьдаг ч юм уу. Тэгээд ер нь аюу ойрхон тэгээд хүүхдүүдийг шалгаад явдаг тийм ментортой. Тэгээд цалинтай дадлогыг нь улсаас нь тэр менторууд нь өөрсдөө бичиж өгөөд CV дээр нь референс гаргаж өгөөд тэ. Энэ бол одоо ингээ манай бест оюутнуудын нэгэ нааш явсан айгуу тийм ихтгэл даах юутай ийм та нар ингээд юу дадлага хийлгүүлээч гэсэн хүсэлт ингээд тэгж бичиж өгөөд явах юм бол айгүй хүчтэй болно л та тэр. За битүүрийн нэр нь яриа дандаа нэг тийм академик төвшний яриа болоод байгаа шиг байна л та. Чиний хобби юу вэ? Ямар дуу сонсдог вэ? Хобби юу? За дуу сонсдог гэвэл хипхоп сонсдог. Энийг сонсох уу? Eminem. Сая Brisbane гэсэн тоглолтод нь очиж үзсэн. Яагаад сонсдог вэ? Eminem үү? Яагаад вэ гэвэл тэр хүн дандаа үннийг дуулдаг. Айгуу тийм өөрөөрөө байдаг. Амьдралаа дуулдаг, өөрөөрөө байдаг. Одоо хүмүүс одоо зориг зүрх хөвгдөг. Одоо жишээлбэл I'm not afraid гэдэг нь байна л да. Тэр болохоор Eminem өөрөө бол арх тамхи хэрэгэлдэг. Тэгээд хар тамхич бас хэрэгэлдэг байсан. Тэрнээс олж одоо overdose гэдэг нөгөө хөтрүүлж ирэхээр 2-3 удаа эмнэлэгт хүмүүжсэн. Хар тамхи хэрэглэсээр байгаа ходоодны шархлаатай жуулжсэн. Тийм. Тэгээд одоо ихтэй сүүлийн баг 5-6 жил байхаа арх тамхи хийж хэрэглэв. Сүүлийн амьдарч байгаа. Тэгээд энийхээ тухай бас ингэ дуу хийж байгаа. Хүмүүс өөрийнхөө биеэ үзүүлсэн. Би одоо ингээд ийм амьдралаар явж байна. I'm not afraid. Та нар бас энэ хэцүү газар байгаа бол ийм бас тийм одоо юу гэх юм муу зуршилтай ингээд баригдсан газар байгаа бол аль нааш хамтдаа энэ замыг чинь туулна. Тэр бол ингээд тийм мотивац гэж байна. Өөрийнхөө амьдралыг ингээд зөв тийшнэл болох хандлагатай дуунууд хийж. Гэтэ яг мэдээж нөгөө хипхоп болохоор тийм бизнес бас байгаа л да. За энэ дээрээ соёлын шоконд орж ив. Австралид анх удаа ирээ соёлын шоконд орж ив. Австралид анх удаа ирээд соёлын шоконд ер нь бас тийм аа шок гэсэн юм байхгүй. Гэтэ бас хүмүүс ямар гоё соёлтой юм байл гэж бодож байсан. Brisbane ялангуяа. Тэр чинь бас соёлын шок хэнийг хэлдэг шүү дээ. Тийм. Melbourne-д бас арай тэхгүй байна. Brisbane тэгэл автобусанд суухдаа сайн байна уу, жолоочтой сайн байна уу, автобуснаас буухдаа бууж байгаа хүн болгон баярлаа. Тэр автобусны жолооч бараг хамгийн их баярлаа гэж хэлдэг хүмүүсийн нэг баг. Бараг өдөрт 1000 удаа хэлдэг баг. Хүн болгон баярлаа гэж явна нөгөө хүн чинь тэгэл толгоогоо төхөөл ингээд сууж автобуснаас бууж байгаа хүн. Тэг их соёлтой гоё штэ. Хөгжилтэй юм юу вэ? Хөгжилтэй тохиолдож исэн юмнууд уу. За, что яг одоо толгоонд ойрхон юм алга байна. Хөгжилтэй. Ямар ном уншдаг вэ? Хэнийг уншдаг? Ямар блог үздэг? Хинээс одоо инспирэшн гэдэг үг үү? Инспирэшн авдаг вэ гэж юу? Тий. За, ном одоо бас яг тийм сэтгэл зүйрөө уншиж байгаа. Тэгээд Jordan B. Peterson-ыг ерөөсөө дүү дагдаг блогийн сонсдог, подкастын сонсдог, номнуудыг уншдаг. Одоо Jordan B. Peterson-ы 12 Rules for Life гэдэг амьдралаар best seller ном байна. Одоо тэр хүн бол дэлхийн топ 10 интеллектуалын нэг болсон. Тэгээд ер нь бол хамгийн ухаантай хүмүүсийн нэг, амьдарч байгаа хамгийн ухаантай хүмүүсийн нэг байна. Тэр хүн залуучдын чамд ягаад таалагддаг вэ? Юу зөвлөдөг? Тэр хүн бол залуу хүмүүсийг уриалдаг. Ялангуяа тэр хүмүүсийг яриа ягаад ч залуу эрэгтэй хүмүүсийг амьдралынхаа одоо утга учирыг олоход уриалдаг. Тэгээд бас дээрэс нь айгүй олон тийм хэрэгтэй зөвлөмжүүд өгдөг. Өөрөө болохоор багш, профессор, Канадын Торонтогийн их сургуулийн багш, профессор, клиникл сэтгэл зүйч, тэгээд шашин судлаач тийм хүн байгаа. Тэгээд тэр хүний яриа бол маш их мэдээлэлтэй, дэнс байдаг. Тэгээд тэр хүнийг сонсч байна, номыг нь уншиж байна. Тэгээд бас Maps of Meaning гэдэг тэр хүний бас 90 онд бичсэн номыг бас уншсан. Тэр юу хөвчлэн нөгөө тэр шашны тийм түүхүүдийг, үлгэрүүдийг юу сэтгэл зүйтэй бидний одоо нөгөө нэг социологтой бас холбож тайлбарласан тийм бас ном байна. Тэр хүнээс бас авах юм бас зөндөө байна. Хүүхдүүдэд заах бас техник тий. Хүүхдүүдэд яавал юм сурдаг, тарих яавал сурдаг тэрнийг бас мэдж авч байгаа. Тэр хүнээс бас
сурах юм ихтэй тий. Зөв. За залуучуудад хандаж юу гэж хэлмээр байна? Өнөөдрийн Монголын одоо чиний үеийн залуучууд ч гэдэг юм уу? Миний үеийн залуучуудад дөө за хамгийн эхлээд бол миний зөвлөгөө бол календар худалдаж аав тэгээд бас тэмдэглэлийн дэвтэртэй бол өдрийн тэмдэглэлт ажиллагаа төлөв. Ерөөсөө л тэр. Би яг нэг асуулт өгдөн шүү дээ. За хэдэн жилийн өмнө очиад өөртөө юу гэж хэлэх байсан бэ гэ тэ. Би календар тэмдэглэлийн дэвтэр бал өгөх байсан. Бэлгүүний үнэгүй англи хэл сурдаг аппликейшн гаргаад ингээд open source тавилаа. Өөр IT хүмүүс яг тиймэрхүү юмнууд залуучууд хийгээд байвал нэг урам зориг авах гэдэг юм уу? Бие биенээсээ өрсөлдөөд тэр нөгөө нэг монгол хүмүүст ч юм уу аюу хэрэгтэй болоод явна шүү дээ. Тэр талаараа яг хөө тийм цагаан өрсөлдөөний тиймэрхүү юмнууд бол аюу байх хэрэгтэй. Ер нь бол хэрэгтэй. Тэгээд би ягаад юмнуудаа open source тавьж байгаа вэ гэхээр бас нөгөө нэг өөртөө өрсөлдөж байгаа. Би бүх юмаа ингээд дэлхийд тавьчихлаар надаас дахиж шинэ контент гарахгүй тэрнээсээ илүү сайн гарахгүй нэг сар болох юм бол хүмүүс угаасаа ойлгоно энэ хүний чадвар ийм юм байна. За ингээд дууссан юм байна. Энэ хүн дахиад юу ч байхгүй юм байна гэж шүүсээ шавхчихгээд. Харин тэхгүй тулд өөрийгөө бас хурцлахын тулд бас бүх юмнуудаа ингэж нөгөө нэг гаргаж тавьдаг. Байнгын өөрийгөө бас одоо сургуулаа төгсчлөөгөө сурахгүй байж болохгүй. Тэгэхээр одоо сургуулаа төгсчөөд дараа нь үргэлжлүүлээд сурах тэр хөгжүүлэх өөрийнхөө гаргаж байгаа зүйлийг чанаржуулах тал дээр байдаг болохоор бүх юмаа гаргадаг, ил тод тавьдаг. Тэгэхээр өөрийгөө бас хөгжүүл. Түүнээс бол бусадтайгаа өрсөлдөх гэхээр би бас одоо яг миний хийж байгаа салбар дээр хийж байгаа зөндөө хүмүүс байна Монгол. Тэг эхлээл амжилт гээд тэгээд тэр хүмүүсийн ёс зүйн талаар ярил. Монгол залуучуудын ёс зүй. За тэрнийг бие бинийгээ дэмжих байдал. За окей. Тэгээд тэрэн дээр болохоор миний бол өрсөлдөгч нар биш. Тэр хүмүүс чинь нэг салбарт мөр зэрэгцэн зүтгэж яваа одоо комрадууд те ах дүүсүүд болж штэ. Тэр хүмүүс ч гэсэн бас ингээд хүүхдүүдэд юм заа гэсэн сэтгэлтэй тэрнийг ингээд хийгээ явж байгаа. Гэхдээ амжилт гэдэг дүн зургуул байгуулагдсан байх шүү дээ. Тийм. Тэд нар бол ингээд өөрийнхөө зүг гэж бодснороо өөрийнхөө судалснараа тэрүүгээр ингээд хийгээ явж байгаа. Би бас яг өөрийнхөө аргаар бас яг л нэг зорилгын төлөө явж байгаа. Тэр хүмүүс бас их хүмүүсийг одоо их олон хүүхдүүдэд туслаа тэгж явж байвал бас миний зорилго ч гэсэн бас нөгөө талаасаа яг одоо энэ талаас нь би явж байхад энэ талаас нь нөгөө хүмүүс явж байгаа тийм. Туслаад би тийм. Тэгээд дараах нь этик ярих гэсэн тийм. Тийм. Одоо нэг сүүлийн үед яг монгол хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Хин ч одоо хайшаамда ер нь бол нэг юм зарим хүмүүс ер нь бол янз бүрээр л хүмүүжээд яваад ах шиг байна л да. Тэр энэ яг бизнесийн салбарч бай, ер нь бусад салбартч бай, ер нь бол бас этик чухал зүйл шүү дээ, тий. Миний хувьд бол одоо бас этикийг амар чухалчилдаг. Тэгээд бас ийм жишээ авах амар дуртай л да. Тоглоом тоглох гэдэг чинь ерөнхийдөө бол амьдрал шүү дээ. Яг гоол байгаа тий. Хожих тийм зорилго байгаа. Бизнес дээр ч гэсэн ашиг олох гэсэн зорилго байгаа тий. Тэгээд тоглоом тоглоход хожих гэдэг бол номер 1 зорилго бол биш. Яг ингээд тэрний цаана байгаа хамгийн том зорилго бол этиктэй байх. Тэр тоглоомыг дүрмийн дагуу маш сайн хожих хичээж тэгээд цэвэрхэн тийм сайхан тоглох хэрэгтэй. Тэгэх юм бол тэр яг тэр тухайн тоглоомн дээр хожигдсон ч гэсэн амьдрал гэдэг бол ганцхан тоглоом биш. Цуврал тоглоом, магадгүй 200 300 цуврал тоглоомууд. Тэр болгон дээр нэг удаа муухай бохир тоглоод хожичлаа гэж бодоход 2 удаа хожичлаа 3 удаа хожичлаа гэж бодоход дараа нь чиний эсрэг тоглох хүн байхгүй болно те энэ муухай тоглолтыг энтэй тоглохгүй те нэг багт нь орох хүн байх болно те энэ одоо муухай тоглолтыг энэ амар тоглолт тэгээд ерөнхийдөө бол 3 тоглоомд хожоод 2 300 тоглоомд оролцохгүй бүр хожигдчихгүй оролцохгүй болно гэсэн. Тэгэхээр этик бол тийм одоо хэрэгтэй. Түүнээс бол нэг тоглоомд хожигдъя 2 тоглоомд хожигдъя 3 тоглоомд хожигдъя. Гэхдээ тэрэнд нь бүгдэнд нь сэтгэл зүрхнээс хожихыг тэмүүлээд багийнхантайгаа одоо сайхан цэвэрхэн дүрмийн дагуу тэгээ тоглох этиктэй тоглох юм бол тэр үний эсрэг тоглох те эсрэг багт нь орж өрсөлдөх тэгээд хамтарч нэг баг болж тоглох тэр нь ч гэсэн айгүй бусдад таатай байх учраас тэр үнийг өрж тоглох дуудаж тоглох те байн хождгоо ч гэсэн те тэр олон тоглоомын аль нэгэнд нь хожигдсон тэгээд тэр бол хамгийн чухал нь бол олон тоглоомонд оролцоод явах хэрэгтэй амьдралын тэр одоо цагс тоглоход хүртэл те дуудахгүй заалан дуудахгүй үлдэх муухай штэ тэгээд нэг юм хандлага байгаад штэ нөгөө ажлын байр багснаа ийм юм ажлууд байхгүй болно ийм юм ажлууд нэмэгдэнэ гэдэг энэ тал дээр бол одоо хоёулаа юу ажил төрийнхаа тэр дөрөвдүгээр өсөлттэйгээ холбож ярил л да. Тэгэхэд одоо ямар ажил
ажлууд байхгүй болох вэ гэдгээс өмнө ямар ажлууд байхгүй болцсон бэ гэдгийг хэлээ. За. Тэгэл одоо юу гэдэг анх телефон утас байж хахад нөгөө нэг оператор диспетчер байдаг байсан тий. Утсаа аваад төвшүүд рүү залгаад тэр гэдэг айл руу яриг. Тэгээ нөгөөх нь нөгөө утсыг нь олдож өгдөг тий. Тэгээ бас нөгөө бичээч гэдэг ажил байдаг байсан тий. Протокол энтер хөтлөөл бичдэг тий. Одоо тийм хүмүүс бол байхгүй болсон байна. Одоо тэдний ажил нь ийм байхгүй болоод байгаа ажлууд гол шинж тэмдэг нь юу вэ гэхээр хийхэд амархан. Тэгээд үн цэнтэй их мөнгө олдог, цалин авдаг. Тийм ажил байгаа байхгүй. Одоо харж байгаа бол хүмүүс яагаад бид нэр өөрөө өөрийгөө удирддаг машин зохион бүтээх гэдэг байгаа. Uber яагаад тэрний төлөө, Tesla яагаад тэрний төлөө, яагаад гэвэл жолоо барих гэдэг чинь айгүй амархан ажил болчихж байгаа байхгүй. Хүн болгон жолоо барьдаг шүү дээ. Жолооны курс төгсөөл баг жолоо барьж чаддгүй хүн гэж байна. Тэгэхээр айгүй энгийн амархан зүйл болж байгаа байхгүй. Тэгээд такси одоо хүргэлт энд чи амар их мөнгө хэрэглэдэг салбар. Амар амархан машин бариад мөнгө олоод дээж болдог болохоор тэрнийг автоматжуулчих юм бол илүү их ашигтай байхгүй. Тэгэхээр тиймэрхүү зүйлүүдийг хэрвээ таны ажил энгийн бол тэгээд амархан дээрээс нь мөнгө олж чаддаг бол тэр ажил бол одоо next энэ одоо ингээд цаазын давтсан руу явж байгаа ажлуудын нэг болж ирж байгаа байхгүй. Тэгээд жишээлбэл одоо юу байна л та хөлч. Америкт бол одоо юу тийм мундаг хөлчнүүд нь бол үлдчихэж байгаа. Тэгээд түүнээс бол одоо юу тийм баг зэргийн тийм энгийн зөвлөгөө өгдөг хөлч нарын тоо ингээд панк. Ажил нь байхгүй яагаад интернет гараад ирсэн. Хуулийн форумуд байдаг. Тэгээд маш олон бичлээ. Тийм кейс маш олон хүмүүсийн кейсүүд бичлэхэн байдаг. Тэгээд тиймэрхүү жижиг кейсүүд дээр ажилладаг хөлч нар нь ингээд байхгүй. Тэгэхээр одоо дараагийн ажилтнанд та нарын өөрсдийнх нь хийдэг ямар ч ажил энгийн бол өөрийнхөө ажил сайн бай гэсэн үг. Ямар ч ажил хийдэг сайн бай гэсэн. Тэгээд дээрэс нь юм болгон одоо компьютер руу шилжиж байгаа учраас юм болгоныг одоо амарчилж байгаа учраас тэрнийг хэрэгжилж чаддаг байх хэрэгтэй. Одоо эмч байсан ч хамаагүй одоо хуульч байсан ч хамаагүй програма мэддэг байх хэрэгтэй. Компьютерийг мэддэг байх хэрэгтэй. Технологиг мэддэг байх хэрэгтэй. Ингийн бол харин ажилдаа үлдэнэ. Тий. Одоо жишээ нь ярих юм бол юу байна л да? Мис засалч нар байна л да. Техникт идэхтэй мундаг мис засалч нар одоо бол амар ажиллаж штэ. Жишээ ярихад Японд байдаг мис засалч юм чи. Америкт мис заслын аргалаг Японоос идэх те. Нөгөө нэг хүний гар дөөрөж хөдөлдөг робот хийсэн. Тэгээд тэрнийг өдөр. Тэр хүнд чинь бас компьютерийн тодорхой хэмжээний юу байгаа. Нөгөө робот чинь бас яг 100% хүний гар шиг хөдлөхгүй шүү дээ. Тэрнийг яавал яах вэ? Хардверийн талаар, дизайнын талаар мэдхтэй тэгжээс тэр хүмүүс тэрнийг ажиллуулж чадчих байгаа гэсэн үг. За чи ингээд англи хэлнээс ер нь хэдэн оноотой тэгээд англи хэл сурах талаар дүүнертэй нэг зөвлөгөө өгч байгаа. Тэгвэл одоо программинг хэл ч юм энэ сурж байгаа хүмүүс өөрсдөө бас ер нь англи хэлтэй байх хэрэгтэй тийм үү? Ер нь бол дэлхийн хэл мэдээлэл англи хэлээр байдаг учраас. Тий. Тэгэхээр одоо бичгээр хадгалагдсан мэдээллийг бол 70% нь англи хэл дээр байгаа. Тэгэхээр угаасаа тэр их мэдээлэл рүү орохыг бол англи хэл бол ялтч хэрэгтэй. Би бол одоогоор англи хэлний IELTS-ийн 8 оноотой задлал юу 9 listening 9 reading 8.15 за баярлалаа. Тэгээд speaking 8 тэгээд writing 7 оноотой. Тэгээд overall 8. Яг 9 оноо авчаад ба ямар юм. Тэгэл яг хамгийн амархан хэсэг нь бол listening reading 2 уншаа зүгээр болчихно. Тэгээд хэл сурах зөвлөгөө гэх юм бол би англи хэлийг бол юу тийм дүрм мөрмөр нь сураагүй. Би орчлын анги төгссөн. Тэгээд 10 оноос эхлээд ерөнхийдөө бол өөрөө хуваараа бэлдэж эхэлсэн л дээ. Одоо хүртэл би англи хэлээ ингээд сайжруулаад ном уншаал тэгээд кино үзэл заавалч ингээд сайжруулаад явдаг. Одоо хүртэл одоо дүрмийн мэдэхгүй учраас бас хэлж чадахгүй өгүүлбэрүүд байдаг. Тэгээ яг тэрнээс IELTS бэлтэж байгаа хүмүүст бол зөвлөгөө өгөх юм бол ийм байна. Listening reading хоёр бол яг өөрөөрөө сайжирна. Тэгээ харин хамгийн гол нь тэр speaking, writing хоёр бол одоо миний хамгийн бага оноо авсан юм. Тэгээд хамгийн ихээр яаж бэлтдэг вэ тэрэндээ яавал анхаарах вэ гэхээр хүмүүс writing бэлтгэхдээ айгүй олон эссе бичдэг л дээ. Нэг өдөрт ингээл 3 эссе ч юм уу 4 эссе амар тийм их
эсээ ингээл бичээлээд тэгээд нэг 2 3 сарын дараа бүр ингээд 100 төрлийн эсээ 100 сэдвэр эсээ бичсэн байдаг мөртлөөс бас нэг сайжирдгүй л дээ. Сансандаа урж 100 эсээ бичсэн. Тэрний оронд харин нэг эсээнийхээ сэдвийг сонгож аваад тэр эсээгээ бичээд тэгээд бас нөгөө нэг шалгадаг хүн байвал тэр нэр шалгуулад тэгээд алдаануудын яг тэр эсээгээ яг тэр нэг их өөрчлөлгүйгээр ингээд засаад тэгээд улам сайжруулад өөрийгөө дахиж засч чадахгүй дахиж сайжруулж чадахгүй болтлоо тэр нэг эсээгээ бичих. Нэг эсээг л ерөөсөө ингээд бүр тултлан бүр англи хүний хэлтэй хүн одоо ингэж л бичих байсан байхтаа хэлний ичгэнэ шүү дээ. Тэгээ өөрийнхөө л макстай тултал бичих хэрэгтэй. Тэр бол яг ингээ өөрийнхөө хамгийн дээр зэгтэй тултал шиг. Тэгэхээр яг нэг эсээг нэг өөрөө гайгүй эсээ бичдэг хүн бол юу нэг 3 удаа ч юм уу бичсэн тий 4 удаа ч юм уу. Тэгээ бас их сайжрах юм ихтэй хүн бол нэг 7 8 9 удаа ч бичиж магадгүй нэг эсээгээ тий. Тэгээд яг нэг удаа тэгээ бичиж байгаа давуу тал нь болохоор яг өөрийнхөө гараас максимум одоо өөрийнхөө хамгийн хийж чадах дээд зэргийн эсээ гаргацсан учраас тэрүүгээр хүн стандарт тогтоодог л та. Дараагийнхаа эсээнүүдийг тэр стандарттай барихыг зорддог. Тэгээд нөгөө нэг бас ингээд мэдрэмжийг авсан байгаа тэр хүн ямар эсээг хэдэн онооны эсээг би ингэж бичдэг вэ? Энэ бичгэд ямар байдаг вэ? Тэрнийг өөрөө мэдэрчдэг учраас тэр 100 эсээ 100 өөр төрлийн эсээ бичсэн. Нэг эсээг 10 удаа бичих юм бол миний хувьд бол хамаагүй илүү сайж. Гэхдээ яг тэгээд орчихлоо. Тэгээ олон төрлийн эсээ бичих бол хэрэгтэй. Тэгээд нэг дараа нь бол өөр эсээнүүдээ одоо эхний эсээгээ нэг 8 суудаа бичлээ гэхэд дараагийн эсэнд 3 4 сайжруулад явдаг ч юм уу. Тэгээ олон эсээнүүд бичиж байна. Тэгээд яриа бол бас ялгаагүй. Олон асуултанд ингээд хөрөлтэй хариулаад яваад тэгхгүйгээр ингээд би бол нэг өдөрт нэг ингээд асуулт бодцоод айлцсан асуулт бодцоод тэгээд өдөржингөө тэрэндээ хариулж явдаг гэсэн л да. Айгүй халахдаг байсан оюутан байсан учраас. Тэгээд алхаж байхдаа автобусанд байхдаа цул чөлөөтэй зогсож байхдаа тэр эсэндээ асуултанд хариулаад өөрөө ингээд амандаа бутнаад яриад ингээд яваад ганцхан тэр асуултанд хариулаад. Фридинг дээр яг уу сайжрах арга бол унших штэ. Тий. Тэгээд яг өөрийнхөө дуртай амийг л хийж хүн сайжрна. Түүнээс шал өөртөө агцсан амар том одоо надад би англи хэлээ сайжруулангаа эдийн засгийн мэдлэгээ сайжруулах ёстой гэдэг үднээс чи амар англиар эдийн засгийн ном унших өөрөө тушаал өгчих юм бол тэр нэгзэж тушаалаа биелүүлэхгүй. Нөгөө номоо унших гал нэг галтай юм оролцож байгаа юм шиг юм болно шүү дээ. Тэгээд ойртохгүй ингээл заа нэг кофе уучих да гэл заа нэг 0 орчод ирээ да гэл заа нэг 5 минут сууж байгаа гэхлээ да заа нэг өөр хийх юм хөглөө гэдэг. Тэгэл нөгөө тэндөө хурж чадахгүй байгаалдаг. Би бол яг юу азтай юу өөрөө ном унших дуртай байсан. Тэгээд Wilkie Collins-ийн Саран чулуу гэх номыг бол монголоор уншсан байсан. Дараа нь Brilliant Moonstone гэдэг номоор англиар нь авчихсан. Тэгээд тэрнийг уншаад үзэхэд амар сонирхолтой байсан л. Бүр шал ондоо ном уншаад байгаа юм шиг юу болоод нэг таньдаг юм шиг тандгүй юм шиг. Тэгээ яг хөө гэрлүүгээ бүр тэрнийг унших гэж яардаг байсан л та гэрлүүгээ хүүд. Тэгээд анхны үзэн эргүүлж яхад анхны 4 удаас бол миний амьдралын хамгийн удаан уншсан удаас. Ерөөсөө бас нэг хэл сайн байгаагүй мэдээж. Тэгээд ингээд тэр чин бараг одоо 5 6 7 жилийн өмнө ч юм. Тэгээ ингээд эхний 4 удасыг уншихад амар хэцүү. Тэгээ яг цаасан славаараар яасан л орчуулсан. Англи. Тэгээд нөгөө нэг славаараа олон эргүүлээд нөгөө нэг үгээ мартаадсан учраас шууд дэвтэр гаргаж ирээд тэгээд олон өгнүүдээ бичээд ирсэн. Тэгээд яг мартцсан ч гэсэн энэ миний дэвтэр дээр энэ хард байгаа гэд мэдчихэж байгаа учраас тэрнийг эргүүлж өгөө. Тэгээд эхний 4 удасыг славаар орчуулахгүй байсан. Тий. Ямар ч байсан үгтэнд байгааг нь мэдээд байгаа. Тий. Тэгээд нөгөө өгнүүдээ бас нэг ганц хоёр эргүүлж хараад. Тэгээ яг эхний 4 удасыг унших бол амар хэцүү байсан. Дараагийн удасууд амархан болсон. Дараагийн удасууд тэгээд тэр номыг уншаад дуусны дараа миний бараг vocabulary тухайн vocabulary 2 дахин шууд ингээд пүг гэл нэг ганцхан ном уншаад пүг гэл нэг. Тэгээ ер нь одоо бараг тэр номны vocabulary миний бараг одоо хэрэгэлдэг vocabulary 30% байдаг баг шүү бараг. Айгүй их нэмэгддэг. Ямар нэг юм зүйл хурдан сурах ч юм уу арга барил гэж байдаг уу? Чиний арга барил? Миний арга барилоо хурдан сурах төлөвлөгөөтэй сурах. Тэгээд мэдээж юу текстэл нь бол ерөөсөө юм шүү дээ. Оруулж байгаа цаг тэгээд анхаарал оруулж байгаа анхаарал хоёрын үр жүрээр үр дүн ерөөсөө. Их цаг суугаад байгаа мөртлөөс тэрэндээ анхаарал хандуулахгүй суугаад байвал болохгүй. Их анхаарал хандуулаад байгаа мөртлөөс цаг зарцуулахгүй болохгүй. Тэр хоёр л ерөөсөө гол ингээ хоёр том юу фактор нь оруулж байгаа цаг тэрэндээ хандуулж байгаа анхаарал хоёрын үр жүрээр юу чинь үр дүн чиглэлхийх ерөөсөө. Харин тийм. Урд нь нэг тогтмол тоо байгаа юм байна. Тэр нь насны нөгөө тогтмол. Насны тогтмол. Баг багтаас маа юу хурдан сайн тийм. Сайн сурдаг, хурдан сурдаг тэгээд илүү тогтдог. Ямар ч төрлийн
инженер бэлтгэх, одоо олон инженер бэлтгэх ийм ажлыг одоо эхлүүлээд явж байгаа чинь маш их талархалтай байна. Чамдаа ярилцах үнэхээр сайхан байлаа. Олон зүйлийг мэдж авлаа. Тэгээд цаашдээ чинь ажил маш өндөр амжилтыг хүсье. Тэгээд илүү олон хүүхдэд гэрэл ирээдүг нэгтэн эн чинь бол аюу гоё зам. Тэгээд энэ одоо замыг нэгтэн илүү одоо сайн тусч яваараа. Асан олон хүн мэдээлэл түгээс нь тийм сайхан зүйлийг хийгээд ирээрээ. За баярлалаа. Өрөөл Батар шиг тэгээд